гишүүн Сайхан самбуу өргөдөн оролцож байна. Орой минь төргий танд. За баярлалаа. За тэгэхээр амралтын өдрийн орой таныг энд дөрж ирүүллээ. Тэгээд манай үзэгчдэд бас өнөөдрийн үйл явдлын сониос ярьж өгөх бах. Танай намынхан өнөөдөр их тэнгэрт бас удирдах зөвлөлийнхөө бүлгийнхээ хурлыг хийгээд ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө нэгдсэн журмаар ярьж тохирох шиг боллоо. Тэгээд тэр хурлын сониос одоо мэдээлэх боломжтой зүйлсээс нь ярьж болох уу? Болно л дээ. Энд бол нэг нууц садах юм бол байхгүй шүү дээ. Өнөөдөр манай удирдах зөвлөл улсын хурлд сууж байгаа бүлгийн гишүүдтэй хамтарч 2012-оос 16 онд энэ Монгол улсыг жоохон яавал жоохон хөгжүүлэх вэ гэсэн асуудлыг ард иргэдэд танилцуулах юм өрийн хөтөлбөр ярьж ин л та. Тэгээд яг нэлээд энэ жилийн мөрийн хөтөлбөр бол бас нэлээд их онцлогтой мөрийн хөтөлбөр гарч байна. Уг нь манай намын хувьд бол зүүнний чиглэлийн нам учраас иргэдтэй бол нэлээд амлалт өгөх ёстой ийм нам л да. Гэтэл хуулиар бол нэлээд хаагдсан байна. Ялангуяа тоон баримт, тоо үзүүлэлтүүдийг дөрвдүүлэхгүй маягаар энэ хууль гарсан. За. Би бол энэ сонгуулийн хуулийг анхнаас эсрүүцчихсэн. Ерөөсөө бүтэхгүй хууль гэдгийг одоо бүгд байран дээр байж байгаа. Ингээд захаасаа ингээд сонгуул болоод эхлэхээр зэрэгэл ингээд хязгаарлагдал тийм ээ. Одоо иргэдтэйгээ чөлөөтэй харьцах тийм бол нэлээд хаагдмал болчихж байна. Тийм учраас 8 оны сонгуулиас их өөр, ер нь их битүү маягийн одоо тийм юутай мөрийн хөтөлбөр гарч ирэх шинжтэй байна. Танаас өөр эсэргүүцэж байгаа гişүүд хэр олон байна? Юу? Одоо энэ мөрийн хөтөлбөр ийм байх шүү гэдэг. Гоо мөрийн хөтөлбөрийг эсэргүүцэх биш. Мөрийн хөтөлбөрийг уг нь бол нэлээд чөлөөтэй ялангуяа сонгогч нарт ойлгохдохоор намууд мөрийн хөтөлбөр боловсруулж гаргаж ирэх ёстой шүү дээ. Тэрийг бол энэ саяны шинэ сонгуулийн хуулиар нэлээд хаачжээ. Тийм учраас их сайн мөрийн хөтөлбөр юм тийм битүү мөрийн хөтөлбөр гарах шинжтэй байна. Зүгээр өнөөдөр бид нар бол сонслоо. Тэртээ тэргүй намын манай шадар сайдар ахлуулсаад нарийн бичгийн дарга Содбаатар нарийн бичгийн дарга дээр ажиллаад өөрсдийнхөө нэлээд боломж хэрээр ялангуяа иргэдээсээ нэлээд судалгаа авсан тийм мөрийн хөтөлбөр танилцуулж байна. Би өөрөөдөө саналаа хэлсэн. Тэгээд эрийг жоохон зас залруулад өнөөдрийн бидний тавьсан оруулсан саналыг оруулад тэгээд баг хурлаараа хэлцээ тэгээд батлал гаргах юм байна. Удахгүй энэ чинь сонгуулийн ерөнхий оронд аваачих ёстой шүү дээ. Уулынхаа хугацаанд. Гэхдээ өмнөх сонгуулийн хуулинд бол одоо ямар ч үсэн одоо иргэн бүрт тэдгээд амлаж болно гэсэн юм бол байгаагүй. Тэгсэн мөртлөө цагаа тулахаар бас эдийн засаг илгээрээ мөлхнө гэсэн тайлбар хийж исэн мөртлөө намууд иргэн бүрт мөнгө тараахаар амлцсан тэрийг нь одоо бас биелүүлчих гээд эдийн засгаа нэлээд хүнд байдалд оруулаад байна шүү дээ. Энэ талаар ер нь та ямар бодолтой байдаг вэ? Би бол ерөн зүгээр байгалийн баялагийг иргэдтэй одоо хуваарлж өгөхийн тулд ямар замаар хувааж өгөх нь одоо хүртэл энэ улс төрчид энийг замыг олж чадахгүй байгаа шүү дээ. Нэг болохоор бэлнээр өгнө гэлдэх юм, нэг болохоор хувьж байгаагаар өгнө гэлдэх юм. Тэгэл энэ чи одоо 4-8 оны хооронд зөндөө олон дэвтэр нээсэн шүү дээ. Тийм ээ. Одоо нэг айл нэг хүн 3-4 дэвтэртэй болцсон байсан. Сүүлд нь 8 оны сонгуулиар хүний хөгжил сан гэж хууль батлаа. Ганцхан дэвтэртэй болгосон. Тэгээд тэргээрээ дамжуулаад байгалийн баялагаас Орсын орлогоос нь иргэдэд тэгш хуваарлаа гэсэн. Би өдөө орон нутгийн сонгогчсон хүний хувьд харж байхад яг өдөөгийн хөдөлмөрт бол бэлэн мөнгөний шаардлагаас их байдгийн л. Хотод бол энэ хотын захын хорооллууд байж байгаа дундаас доош орлоготой өргөдөлгөөнсөн эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй хэрэгцээд бэлэн мөнгөний хэрэгцээ маш их байдаг учраас төр бол өхөл хэрэгтэй бэлэн мөнгө. Гэхдээ энэ хавтгаар уусанд буруу юм шүү. Жишээ нь та иргэн бүрийн 21 мянгаыг авдаг уу? Хин? Та? Гүү. Би энэ шиг сонголт тааны сэтгүүлч улсууд мэдж байгаа. Энэ шиг би одоо бүр цөөнх болол дуустдаг л байхгүй. Хэрэггүй та нар энийг анхнаас нь би ямар байс үүсдэг гэсэн үг л эхлээд одоо за нэгдээ амлцсан юм байна. Одоо надад чинь өндөр настай хүмүүстэй тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс өгчөж ийдгийг би энийг бүр анх яриад одоо тавиад тэгээд энэ шоолуулж исэн юм л дээ. Тэгээ одоо тэр бүр энэ оны төгсгөлд сонгуулийн төгсгөлд нэг хэрэгжих маягтай юм болоод дуусч шүү дээ. Тийм байна. Зөвхөн сая дээр л хэрэгжих юм шиг байна тий. Тэгэхээр улс төрийн үйл явдлыг өнөөдөр харж байхад одоо өнгөрсөн баасан гарагт шүнжэнгээ хуралдаж хууль зүйн дотоод хэргийн сайд ням доржийг огцруулах уу гэдэг асуудал өнгөрсөн 7 хоногийн турш хамгийн халуун асуудал байлаа. Эх 7 хоногт чуулганаар орох юм шиг байна. Та энэ
үйл явд бол одоо энэ нөхцөл байдал дээр ер нь ямар санаа бодолтой байгаа вэ? Нямд орц цайтыг огцруулах нь зөв үү? Гэхдээ тэгээд энэ аг одоо их сайн хүн гэл энэ Монгол ард намын гишүүдэр өөрсдөө одоо гар өргөл батлал бүлгэр хэлцэл эндээс өргөх хүн байхгүй л тавьчихсан шүү дээ. Би сууж илээс батлалсан энэ одоо тэгэл хийх ёстой хүн хийх юм байх гэл. Тэгэл одоо нэг тэнд нэг хүн баривчсны төлөө чи нэг хийсэн чамайг огцруулна гэл ингэсэн хүмүүс зураал. Тэгээд ялангуяа одоо их хариуцлагатай сонгуул болох гэж байгаа яг ийм үед бол би бол хэрэггүй гэж үзэж байгаа. Нямд орц сайтад буруу байхгүй гэсэн үг таны үзэж байгаагаар. Гүг би л дээ. Байдаг л үз. Зөв чинь байдаг л үз, буруу чинь байдаг л үз. Тийм ээ. Ер нь зүгээр бүх юм зөв, бүх юм нь буруу болсон хүн гэж би мэдгүй дэлхийд дээр л байхгүй. Гэхдээ зөв нь арай дийлэнх нь тийм ээ. Буруу юм нь арай бага байвал тэр бол одоо сайн хүн байх л та. Тэгэхээр одоо инхээр даргаыг баривчлах үеэр тэнд байсан нэр бүхий гишүүд одоо миний улсын их хурлын гишүүний бүрэн эрэхэд халдчихлаа гэдэг тэр үндслээр асуудал хандаад сайдыг огцруулахтай хүрсэн бичиг бариад байна. Одоо тэр гишүүд тэнд очисон тэгвэл таны бодлоор зөв? Би тэднийг одоо зүгээр яаж очсныг сайн мэдэхгүй байна. Ер нь бол зүгээр өөртөө хэрэг одоо ийм баримтлагаа ч юм уу ийм одоо хуулийн хүчний байгууллага баримтлагаа тасан сэргийлэх ажиллагаа явуулах чинь мэдсэр гэж очсон бол одоо нэг буруу. Мэдээгүй очсон байж итэл тийм болсон бол одоо хэцүү. Ер нь зүгээр улсын их хурлын гишүүдний нэр хүнд зөв Монголын нийт ард түмний дунд бол унтсан юм бэл. Яагаад унтсан бэ гэвэл өөртөө унгацсан юм. Би зүгээр 4 жилийн улсын их хурл сууж байгаа. Тийм ажигласан. Өөртөөхөө нэр хүндийг ард иргэдээс өөрснөө одоо тэр улсын их хурлын гишүүн гэдэг хүндтэй нэр цол сонгож явуулсан тэр их том мандат. Тэнд байж байгаа байдал хоёр нь зөрөөд тэгээ өөрсдөө нэр хүнд унгаац юм байлээ гэдгийг би нэгдүгээр таарсан. Юу н одоо ард түмэнд бол улсын их хурлын гишүүн бол нэг тийм онц ашаал бүгдэлтэй сонсогдохгүй байна. Өөрсдөө төлөө дан буруу юм хийж байгаа юм чи яаж одоо иргэд та сайн байна гэхвтэй. Өөрсдөө төлөө их зөв юм хийгээд өөрсдөө амьдралыг өөдөн татаад уг нь татах гэж очсон шүү дээ. Татаад тэгээ амьдралын одоо жоохон жуултгоо дээшлүүлсэн бол гişүнээ та одоо сайн байна л гэдэг нь шүү дээ. Заавал тэднийг одоо давмжуулга дээрчин тонуулчин авилгалч гэдэг шаардлага бол байхгүй. Аргаа орохтол иргэд тэгж ярьдаг л та. Харин тийм. Тэгээд тэр үеэр бас нөгөө нэг улсын их хурлын гишүүн шинэ үеэр одоо салаавч гаргасан тэрнийхэн төлөө бас эрүүгийн хариуцлагад татах гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан байлээ. Өөрөө ч бас хэвлэн байгаа бол мэдээлэлүүд хийгээд байгаа. Та ч бас өөртөө салаавчны асуудалтай. Одоо нөгөө албан өргөг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид тусгайгийнхны өдөөсөл юм шиг байгаа. Би бол яг тэр зүгээр үйл явдлыг харж ирсэн л та. Гэхдээ би тэр гишүүдрийг диванаар нь дарж хөмрөөд одоо тэгж зохиж биенд нь халдсан энэ тэрийг бол хараагүй. Тийм. Тэрийг бол телевизээр гаргаагүй л дээ. Хэрвээ тэгсэн бол би буруу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тэр дөрвөн гишүүнийг тусгаарлаж болох байсан байхгүй цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллага ч юм уу. Одоо тэр очсон тусгайгийн албан хаагч нар шүү дээ. Тэд тэр одоо үндсэн хуулинд байж байгаа тэр алжгүй би хаанд нь халдах, орон байранд нь зөвшөөрлөг үйлчлэг нэгслийг хийх их хориглоно гэж заасан байж байгаа. Бидний тэр юун дээр ч одоо нэг олгодог үнэмлэгэн дээр ч би тэр дөрвөн хүнийг бол заавал тэг диван дээр нь дарж хөмөрөх шаардлагагүй шүү дээ. Та дөрвөн хүн энэ өрөөрөө ороод ингэ байжээ бидний ажиллагаа явуулах гэж нэг л тэр дөрөв бид нар ингэ байж яана гэдэг байхгүй байна. Тэгэхгүйгээр зүгээр одоо террорист үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг тийм төв зураг өөрөөсөө гарын шаардлага тавьсан юм шиг байгаа. Тэгээд нөгөө шинэ хоёр нь одоо хитрхийн энэ хоёрыг өмөрсөн сэтгэлгээндээ ч болсон уу салаавч гаргасан гэдэг. Тэгвэл одоо 50-аад одоо за бид нар явж яа та нар одоо бид нар явж яа гэдэг гараа аваагүй нөхөр даналцсан бол одоо би тэр. Таны бас нэг салаавч гаргаж байгаа зураг соны хэвлэлд нийтлэгдээдсэн шүү дээ. Тэрний чинь төлөө одоо танд эрүүгийн хариуцлага тооцсон энэ гэсэн асуудал иржсэн үү? Ер нь ихэд юу болсон юм бэ? Та яагаад эрүүгийн болоод эрүүгийн байцааг шийдэх хууль салаавч гэсэн хүний эрүүгийн хариуцлага татна гэсэн юм бол байхгүй. Зүгээр салаавч өгнө гэдэг бол их олон утгатай. Та ямар миний өгсөн салаавчийг манай сэтгүүлчид
манай шог зураачид за бүр маш их дүгнс саяын тоймгийн сэтгүүл дээр бүр залуучууд ингэж дүгнж जैन, настайр тэр улсууд ингэж дүгнж जैन, эмэгтэйчүүд ингэж дүгнж जैन гэдээ бүр одоо бүр насаар нь дүгнсэн юм. Бүр дүгнэлт гаргасан байна лээ. Тэгээд их анхаарал татаад нэг шүүд болоод исэн юм байхгүй. Зүгээр тэр Батэрд Наав Валдан очир хоёр би их бол дарахтаа нэг гар бариад мэдлж ийсэн тэнд. Уулзаагүй удаад бид тэр хоорондоо мэдлэх юм л та. Тэгээд тэр хоёр нөхөр надтай тоглоо. За та нэг дарга нарт нэг яаж дойлгон тгүүлээ тэрийг нэг үзүүлээд би тэр зургийг аваад тахыгээд тэхгүй юу. Тэр хоёр зүгээр инээлдэл тэгж хийсэн. Тэгэхээр л би гинт энэ одоо хүн мэдлж дарга нарт дойлгоно гэж юу гэж байна. Тэгж ярих юм бол дойлгонтой огнууд нь та нар байлгүй гэж хэлээл маа та иргээл тэгсэн. Тэрийг тэр өөдөөс зураг Батэрд Наавраг нэг юм зураг гар утсараа зураг аваад байх шигсэн. Сүүлд нь тэндээс өөр сэтгүүлч авсан болол хойрсон. Тэр сэтгүүлч авна уу, Батэрд Наавраг авна уу? Би бол тэнд нэг ачаал хөдлөө гэдэг юм байхгүй. Ер нь та энэ талаар сонгогчдоос ч юм уу, жирийн иргэдээс шүүмжил сонсч ирсэн үү? Үгүй. Үгүй юу те. Би дараа нь сэтгүүлд дэрэж одоо нэг олзуурхаал маргааш нь жилүүдээ над дээр байхаа орж ирнэ л л дээ. Тэгээ би нийт Монголын ард түмнээс хэрвээ энэ эвгүй харагдаж байгаа бол уучлалтгүй хүсээд би зөвхөн Монголын ард түмний өдөөс одоо яаж юм би тэр хоёр нөхрийн өдөөс гаргасан юм аа тэгээ хэлсэн. Зарим нь бол зөв ер нь би зүгээр ингээд тодруулж хэлчихэд ер салавч битгий хэл мохоо улсуудын дотор би хэлдэг салавч их бол энэ хүн юу ч биш. Тийм ээ. Энэ одоо 76 дотор аимшиг улсууд их бий. Аимшиг одоо ерөнхийлөгч уржтар хаана хязаа уулзалт хийсэн юм. Нийслэлийн иргэдтэй уулзалт хийсэн тийм. Тэнд дээр ярьж илээ шүү дээ. Аимшигтай хүмүүс их байна гэж. Би бол ерөнхийдөө санал нэг байна. Би энэ 4 жил дотор энэ доллар дээр аимшигтай улсуудыг мэдчихлээ шүү дээ. Та чинь заримдаа бүлгийнхээ хуралд орохгүй. За бүлгийнхээ хуралтай байхад чи та юу хийж явна гэхээр харин ингээ зөрөөд гараад ирлээ гэдэг юм байлээ. Ер нь намын бүлэг дээр энэ төр ер нь үзэл бодол нийлэхгүй тохиолдолд та ер нь үзэл бодлоо яаж илэрхийлдэг вэ? Зарим нь одоо намаасаа гарна гэдэг юм байна. Зарим нь өргөх бичиг өрөөд гүйж явдаг юм байна. Зарим нь бол одоо тэгээд ивэл өөр намд орчих шүү гэж ойлгодог юм байна. Би зөвхөн энэ улсын хурлын гишүүн болохоос өмнө би 89 онд Монгол Ардын хувьсгал нам гэж байхад нь хэлсэн. Өөр залуу хүүхэд байхдаа. Тэгэл энэ намтай л явж идэв. Тэгээд ерөн зүгээр улс төрд ороод хуулиар заавал нэг намын одоо харьяалаар орно л доо. Гэхдээ би 89 онд ирсэн нам тэгээд эндэл явж байгаа л улсын хурлд орсон. Би гишүүн болох сонирхол хүсэл байна. Би тэр Завхан аймагт жоохон хөрөнгө оруулалт хий. Тэмцээн ажил зохион байгуулалт манай аймаг дэндүү хоцрогдсон байна. Ааслагдсан байдаг, хөгжиж өгдөг. Тог захилгаан байдаг, зам аргагүй байдаг. Идж ухааны юм үнэтэй. Ийм байна гэж би намыг байгуулах танилцуулал. Тэгэл намын Завхан аймгийн намын орон дээр гуртнасан гэж юм байсан. Надад алдан бичиг өөрөө ирүүлсэн шүү дээ. Та манай аймгийн эрдээ дэвшээч. 8 онд 7 оны 9 сард өөрөө дэв алдан бичиг гар үсэг. Тэг хэд хэдэн гишүүд нэр ирж намайг 8 онд илсэж. Би өгн Баян зүрх дүүргэд илсэе гэж анх санал тавьж ирсэн. Тэгээ баяр дарга хүлээж аваад цаасаасаа хэрвээ үнэхээр тийм бол өөрөө чи бид нар бол дэмжиж байна. Одоо улс төрлөө орох болсон. Тийм учраас чи энэ завхандаа дэвшээ. Яг миний хэлдгийг хэлсэн сая баяр дарга. Монголын завхны өөрөө бас хөрөнгөтэй хүн байна. Тий хөрөнгө гаргаж юм хийж таарах ба. Тэгвэл одоо аймагтай хэвэл аймгийнхан ч өөр чинь баярлах юм биш үү. Тэгэл би тэр аймгийг хол хэцүү хүндгээггүй шүү дээ. Би тэг очсон. Би 6.5 тэрбум төгрөгөөр хөрөнгөөр би ажил хийгээд өгсөн. Өнөөдөр Завхан аймгийн бүх айл өрхөд өөрсдийнх нь үйлдвэрлэсэн гурилыг идээ суучлаа. Сая энэ Завхан аймгийн нэг сард бүх юмны үн өсөхд ганцхан Завханы гурил үнийн өсөв шүү дээ. Яг хэвээр байж байгаа. Энийг сая иргэд над хэлжилээ. Үнэхээр одоо сайн тэгээ чанартай гурил байна. Одоо баярлж байна л гэсэн. Тэгээд ягаад намынхаа сунганд ирээтэнгэр сүүл мушгаад байна. Гэхдээ тэгсэн чинь сая би бол оролцоогүй л дээ. Тэгсэн л одоо сая тийм болсон гин. Нэгээс нь тэнд сонгуул болоод явчих. Би бол одоо унтсан байгаа юм байна. Тийм үү? Гэхдээ энэ намаас яг одоо нэг тийм
улсын хурлд нэр дэвших бололцоотой хүмүүсийн судалгаа одоо намын гишүүднэр дундаа л авсан юм байна л да. Журам гаргаад удирдах зөвлөлөөс журам гаргаад явуулсан юм байна. Би өнөөдөр учрыг нь оллоо. Тэгээд тэрийг очиод яхаа за улсын хурлд одоо манайх чи 3 биш 2 болсон байхгүй юу? Тэгээд эхний 1-2-д орохч л хүмүүс бахан одоо үз тарсан юм байна л да. Та тэгсэн чи хэдэд явж байна? Би бол одоо 3 дугаар байранд л яваад байгаа юм. Гэхдээ тэр намын журам дээр бол 90 бэлж дугаарлахгүй. Зөвхөн одоо улсын хурлд нэр дэвшчих бололцооны одоо хуучин гишүүнч байдаг юм өөр хүн байж болно шүү дээ. Заавал одоо бид гур байх албагүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бид гурыг л жагсаагаад оюун хорол балдаа очир сайхан сан бүгсэн 3 хүнийг л гишүүдний нэрийн дэвшүүлэл явуулсан юм байна. Тэгээ намын одоо нууц судалгаа иргэдийн санал асуулаад энэ сонгохоос биш зүгээр хэдэн намын гишүүн улсын хурлыг сонгохгүй шүү дээ. Уг нь бол хуулиараа ийм санал асуулагч явуулж болохгүй үстэй. Болохгүй. Тэрийг хань говь ирсэн байна намын дарга нар. Ерөнхийдөө ямар одоо хууль зөрчсөн үйл явдлууд болоод байгааг бол иргэд харж байгаа л да бүгдээрээ сурталчилгааныхаа хугацаанд өнөөдөр наад руу өнөөдөр ч ингээ завхнаас хүмүүс утастлаа. Гэхдээ та хайчваа гэж байна. Гэхдээ би энийг шаргаагаа имжлүүлээд гიშгэж болохгүй болчиход байна. Тэгээ энийг имжлэгэнд явж байгаад ирлээ гэсэн. Гэхдээ энэ аймагч нь юм болоод байна. Тэг өөрөө энэ ч дэвших юм уу дэвшихгүй юм гэж. Одоо оюун хорлыг дэмжиж, балдан очрыг дэмжиж гэсэн бөөн одоо юм энд болоод байгаа юм. Өөрийн чинь нэр байдгүй. Энэ ямар үстэй юм бэ гэдэг зүгээр иргэд одоо ингэж утасч. Та тойрогт очилгүй утцсан юм уу? Үгүй ээ энэ чи би явж энэ чи саяхан ирээд байж. Намын сунгаа гэдэг нэг тэнтэй юм болсон. Тэгээд энэ чинь юу болоод байна гэх. Учрыг олоогүй байна л да хүмүүс. За тэгэхээр одоо хөрөнгө оруулалтын мэдүүлэг гэсэн юм сая гарлаа шүү дээ. Та бас сая хөрөнгө чинээний талаарч бас ярьлаа. Тэгсэн чинь энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгийн дотор одоо хүмүүс наран туул сахын захирал гэдэг утгаар нь ч тэгдэг юм уу хамгийн баян хүн л гэж таныг боддөг юм байлаа. Тэгсэн чинь таны хөрөнгө их жижигхэн болсон байна. За зоригт гишүүнээс ахуулаад одоо нэлээд хэдэн хүмүүсийн хөрөнгө бол нэлээд нэмэгдсэн байна ч гэдэг юм уу. Энд одоо их дүн шинжилгээ хийгээд ахшгүй нөө иргэдэд өөрсөнд нь ойрхон мэдээлэл учраас таны хөрөнгө чиний ер нь багассан уу? Энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгээд ер нь энэ талаар та ямар бодолтой явд юм бэ? Манай компани хөрөнгө одоо наран туул гэдэг компани байна шүү дээ. Олон салбартай тийм ээ. Гадаадд үйл ажиллагаа бас явуулж байна. 2 чоронд. Манай энэ хөрөнгө оруулалтын мэдүүлэг анх зохиогдохдоо энэ ямар чөтгөрн зохиосон юм бэ? Шал одоо утгагүй юм баач ингэ бичсэн. Тэгээ нэг үглэхээр баян хүн болж харагддаг. Тэр учрыг олоогүй хүн бүгэлчих юм бол баян хүн болж харагдана. Яг номоор нь бүгэлэх юм бол хамгийн ядуу хүн болж харагддаг. Ийм хүснэгт өөрсдөө зохиодсон юм байна л. Тэгээд энийг одоо энэ авилгатай тэмцэх газар энэ маш хурдан зохион байгуулж энийг өөрчлөхгүй бол энэгээр ингээд аваадах юм бол энэ гишүүдийн төрийн албан хаагч нар энэ нэр хүнд унаал олон төмөж энэ учрыг олохгүй төөрөгдөөл байх нэг ийм хачин хүснэгттэй юм байна л л. Андуураг бол би таныг чинь одоо машингүүгээд энэ төр бүртгэгдсэн байсан уу юу? Тэгэж тийч сайхан сан бүгд хүний нэр дээр машин байхгүй байх байхгүй. Тэр нөгөө хүснэгт чинь чиний нэр дээр машин бий юу гэдээ асуусан байхаар чинь би ингээд машиныхаа бичиг баримтнуудыг бүгдийг нь харахад дандаа наран туул компани гэдээ авцсан. Компанид авч байгаа машин компани нэр дээр л авна шүү дээ. Тэгэхээр би хувьдаа тэрийг одоо өөрийнхөө нэр дээр тэрийг байх шаардлага алга шүү дээ. Компани айл нэг машиныг аваад унаал өглөө ажилдаа өргүүлчихэл орой авахулчихлаа гэдэг юм л дээ. Нямдар цайдад сая телевизээр авч өгсөн тэр шиг одоо танд аягүй машин авчих хэрэг байна. Машин агуулгах гишүүн зөндөө байгаа үстэй. Тийм байна. Тий, тэрийг одоо ингэ яажлаад. Тэгэхээр асуултууд нь одоо хааны хөрөнгө чимийг хүрдэхгүй байна уу? Буруу юм. Хэрвээ чи өөрийнхөө компани хөрөнгийг одоо байгаагаар нь бөглөө чи 50 гэсэн бол би манай компани үндсэн хөрөнгө 25 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэйг бүглэл эхлэх байна. Тэгээд энд нь тийм юм байна гэдэг. Тэгэхээр та яг тэр асуулт байхгүй байгаа юмнуудаа л орхиод яг тэр асуултанд яг таг оноод хариулаад төхөрл тийм бага ууч харагдаад байна. Одоо надад ингээ хүн зөндөө мал бэлгэлдэг байхгүй морь одоо тийм хонь ямаач гэдэг. Тэгээ би энэ баян зохицол цуглуулаад аваач тавиад байна шүү дээ. Тэгээд чинь өсөд үржээд байна өөрөө. Нөгөө амтэн чинь. Тэгэхээр чи чинь наран туул компани нэр дээр байгаа болохоор зэрэг наран туул компани хөрөнгө бол бүртгэгдээд идэг. Уг нь бол миний юм тэр. Тэгэхээр энэ хүчнэгтийг
Энэ өөрчлөлмөр юм л дээ. Тэгээ өөрчлөхгүй юм бэ. 3 жил лавл энэгээр бүгэлээ. Өөрчлөлийг гэсэн санал та юу н оруулж үзчихв. Үзээгүй байгаа. Би ч өөртөө оруулах хэрэгтэй шүү дээ. Энэ ч болохгүй нэ гэдэг. Яа бүр анх наадах чинь 8 билүү 8 он 9 он бид нар чи 9 онд анх бүгэлсэн шүү дээ. 9 10 11 12 дөрөвдөө бүгэлж ин эхний ээлжинд бүгэлэхэд манай оюун орд гişүү хамгийн баян хүн болцсон гарч ирж байсан шүү дээ. 9 оны бүгэлэлтээр. Тэг бид нар ч өөрсдөө учрыг олж бүглөөгүй шүү дээ. 9 онд бол маш сонин хүснэгттэй. Тэг хүснэгтийн манай одоо энэ сэтгүүлснэр энийг сонирхоод байгаа энэ иргэд тэр хүснэгтийн нэг хараадах гэж. Үзээд л байгаа юм л та. Хүснэгтийг нь асуулт ямар вэ? Тий. Учрыг олоход маш хэцүү наадах гэж. Авилгатай тэмцэх газрын ажилтнууд ч одоо бас л төрийн албан хаагчил хүмүүс байгаа л да. Тэгээд одоогийн улс төрчид маань ч гэдэг юм уу төрд байгаа хүмүүс маань төрийн алба хашиж байгаа хүмүүс маань ямар хэмжээний ямар хэлбэрийн хөрөнгөтэй байдаг вэ гэдэг тэр номинацийн зохиож хүчрэхгүй л байх шиг л байна л да. Тийм үү? Тэгээ ашиг сонирхлын зөрчил тухай бол одоо 5 сарын 1-ээс хэрэгжиж байна. Одоо энэгээр явах юм бол наад хүснэгтийн бүр өөрчлөхгүй болохгүй. Тийм байна. Одоо жишээлбэл намайг барьж аваад авилгалтай тэмцэх газар асуун шүү дээ. Таны энэ унж байгаа машин хаанаас бүтсэн машин бэ гэж. Мөнгө нь хаанаас гарваа? Хаанаас удалж авав, хизээ авав гэдээ одоо асуун шүү дээ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар чинь бол одоо эхнэрүүдийн шалгая гэсэн хүртэл асуудал байна. Тэгэх юм бол харин тэр дутуу орхисон асуудлууд ч ороод ирэх юм шиг. Ороод ирнэ. Тэгэх юм бол одоо бүгэлж өгнө шүү дээ. Энэ чинь Америк, энэ Германд чинь нэг сайд тавихад эхнэр, хүүхдүүд, хүүргэн, бэр бүгдийг шалгаж тавьдаг шүү дээ. Бүгдийг нь оруулаад ирсэн жагсаацсан байдаг шүү дээ. Тэгээд одоо яадаг шүү дээ. Та наад хөргөн чин бизнес хийгээд байгаа юм биш үү? Та энэ хөргөндөө туслаад байх юм биш үү гэвэл ингээл асуугаад байдаг шүү дээ. Тийм. Энэ асуудлыг яг цэцлэхээр хуйлуулж чадсан уу? Энэ асуудлыг цэцлэхээр хуйлуулж чадсан уу? Үгүй яг нэг шин юм болоод наадах чинь яг зүгээр одоо ангуудаа гарч байгаа шүү дээ. Би өөр наадвал чинь энэ их хурлын гишүүдээр эхлээд бол 7 сарын 8 сарын 1-ээс шүлээ 7 сарын 1-ээс гэсэн. Тэгээ наашин тавцыг 5 сар би өөр одоо гарсан өдрөөс нь хэрэгжүүлээгээд бүр ганцаараа тэгж үг хэлээд жуулган дээр. Тэгээд бас инээлтэл өнгөрнөлээ. Яг тэр 5 сарын 1-ээс инээлдүүлэхэр юм ер нь ярьж чаддаг юм бэ? Гэхдээ би одоо ийм чухал хууль таа энэ одоо маргаашнаас мөрддөг болох ч л гэсэн тэгсэн л заалаар зүгээр инээд болно л. Яг штэ гэсэн үг юм болов уу? Тийм байх аргагүй ч гэсэн инээдтэй юм биш шүү дээ. Тийм инээдтэй юм биш. Энийг одоо энэ баян сонгуулийн өмнө бол энэ баян хорондоо нар энэ шүүх прокуратурын энэ баян улсууд тийм ээ хуулийнхны одоо эднийг бол бүгдийг шалгах хэрэгтэй шүү дээ. Заавал одоо нэг хэдийн хурлын гишүүдтэй нэг хэдэн сайтад ноцтолдох биш. Хуулийн байгууллагууд гүнзгий орох хэрэгтэй. Та энэ талаар өмнө ч гэсэн бас ярьж л байсан л да. Тэгээд өөр одоо бас таны одоо энэ хуулийн байгууллага чи бүгдээр энэ чинь арга ирдэг авгаа хүүхэд одоо хамаатан сад найз нөхдөд төр бизнесийг явуулж идэг. Одоо би бүдэлж ерөнхийдөө ийшээ орох байх гэж бодсон. Том ихэлсэнтэй юм бол. Харин үргэлжлэл нь ямар байх юм бол үр дүн ямар байх юм бол ингээд дуусчих нэг үнээр дуусчих юм бол хэрэггүй. Таныг бас одоо авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааг одоо идэвхтэй зөрөгтэй болгооч. За тэгээд акулуудтай тэмцээрэй гэдгийг одоо чуулганы танхимдын авилгатай тэмцэх газрын одоогийн дарганы томилогтод таваа хэлжсэн шүү дээ. Энэ үйл ажиллагаа нь одоо хэр сайжирсан бол одоогийн дарганаар ер нь зөв ажиллаж ийн гэж та боддгоо. Эхлэлийн зөв ихэлс. Бид нар авилгатай тэмцэх газар дараа хоёр даргаыг томилж байгаа. Бид нар яг 3 дахь даргаа томилсон л доо. Урд нь хоёрыг томилсон. Тэгээд нэг нь яг нэг шинэ байгууллагч учраас аж ахуйн ажилтаа ноцолдоод цалин бүнлүү оронтой юм хөөцөлдөж баяр захиргааны нэгдлийн даргын ажил хийсээр гадаг өөрхийг таалдаг гэсэн. Хоёр дахь нь болохоор зэрэг юу хийх юм мэдэхгүй мөнгөж жагаад тийм ээ. Тийм. Юу хийх юм мэдэхгүй мөнгөсөн шүү дээ. Тагансан чагнасан асуудлаар одоо хоёрч өөрсдөө дотроо биеинтэйгээ ажиллаж байгаад тэгээ буруутаад ял авсныг бид нар мэдж байгаа. За гурав дахь нь бол одоо их хоёр ялангуяа хуулийн байгууллага нэг нь тагнуулын хүн, нэг нь цагдаагийн хүн. Бидэрт та нараа ажил заагаад байх юм байхгүй гişүүднэрт. Зүгээр үнэхээр энэ авилгалтай тэмцэнэ гэдэг бол том асуудал. Авилгал одоо хамгийн энэ Монгол улсын хөгжил сайдруулж байгаа хамгийн том зэвсэг мөн. Зөв манай оронд араб орнуудтай харьцуулж хэлэх бол энэ ч одоо бүр өстой тэрөөс үйл ажиллагаа болчиход байгаа байхгүй. Тэгээ ийм юмтай тэмцэхэд маш өндөр зориг төвчээр ухаан шаардаж
ажиллана. Тийм учраас эдгээр бол эхлэлээ зөв тавьчлаа. Одоо тэгээд энэ зүгээр ингээд тэгээ нэг өнөр тоглоом хийж байгаа юм шиг ингээд дуусчих юм бол хэрэг алга. Бишээ зүгээр ингээд нэг лидерт утасны үзүр байсан хүн тавихгүй л хийдэг юм даа гэдэг шиг. Одоо тавихгүй л байх хэрэгтэй. Тэгээд энэ цаашаа миний бодлоор татагдах хүн зөндөө бий. Энэ хоёрыг өмөрсөн хүмүүс маш олон байна л да. Та бол энэ ажлыг зөв эхлэлээ гэдэгдээ энэ хоёрыг баривчилсныг хэлж байна. Тэгэхээр энэ хоёрын авилгын талаар бол та нэлийн мэдээлэлтэй мэддэг байх нь дээ. Авилгалж явах гэдэг чинь албан тушаалаа уруулан ашигласан гэдгээр юм чи яваад байгаа шүү дээ. Бид зүйл ангийн үнсэн тийм. Тийм ээ. Нэг одоо улсын өмчийг өнгөрүүлж авсан албан тушаалаа уруулан ашигласан гэсэн тийм зүйл ангийн тийм амар утга уншаад байна. Хүмүүс бол өнөөдөр одоо зүгээр баривчлагдаад авч явсан тэр хэлбэрийг л хараад шимшрээд л өргөдөөд л байна л да. Тэгэхээр тэр өмөрөх биш өргөдөж явахгүй. Баа одоо төрийн тэрэг байсан хазаалтыг харахаар зөв байсан юм уу? Та энэ үнийг яг юу гэж боддог вэ? Баривчилгаа зөв байсан уу? Би бас өөрөө баригдчихсан юм л. Би 3 өдөр болтож үзэл тэгэл 4 өдрөө баригдаад тэгээ яг манай цагдаагийн заавал ийм 5 дахь өдөр баривчилдаг ийм туршлагатай байсан. Энийг болж хэрэгтэй юм байна. Яг зөв үйл цаад ажилд нь хэрэгтэй юм шиг байна. Сая бол 4 өдрийн орой баривчилсан. 5 дахь өглөө барилаа. 4 дахьс яг бид тооцсон байх л да тийм. Бид нар 4 дахьд эхлэн тэгээд ноцолцоор 5 дахь доош байх гэж тооцсон. Тэгээ хагас сүтэн зэдрэ амраад тэгээ нэг юм намждаг л та. Тэргээр л явж ах шиг. Та бас тэгж өрөөдөжсэн. Тэгсэн. Тэгээд эн чинь юу юм л да. Хууль одоо тэгш байна гэдэг нэг юм чил инээлтэй. Дуудлаа, очлоо. Тэгээд очиод одоо тэр цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч хүн юм асууна. Тэгээд хэрэг хийсэн бол би хийгээгүй гэдгээ ярина. Хийцэн бол одоо ингээ хийцэн юм а гэдгээ хүлээ. Хийцэн хүн бол хүлээдэг юм л да. Сууж ээж, чангаалгаж ээж, нилээ юм болж ээж нэг юм хүлээдэг. Хэрэг хийгээгүй хүн бол мэдүүлгээсээ хийчих зөрдгөө. Нэг мэдүүлгийг одоо 1000 удаа өгсөн чи өгөх шүү дээ. Ийм учраас тэр хэрэг гарахад хаана байсан, хэдэн цагт юу хийж явсан чи мөрдөн байцаагч чи байцаалын улд харагдгийг нэг таагдаг байна шүү дээ. Гэхдээ эрүүл шүүлт явуулж болохгүй. Дарамтлж болохгүй. Мэдүүлгээр тэр хүний одоо мэдүүлгээр нотлох баримтаар тэр хэрэг хүлээлгэж шүү дээ. Ер нь би нэг хоёр даргаыг бол зүгээр миний хамгийн сүүлийн бодлого юм. Нэгвэр та өнөөдөр хэрэгт холбогдсон л явж байгаа болохоос биш. Хэрэгтэн болоог байна. Хоёрдугаар тийм нүуний байцаадаг байгуулгын байцааж байна. Шалгаж байна. Хяндаг прокурор нь хянаж байгаа баг. Тэгээ энэ хоёр байгууллагын үр дүн шүүх аваач тэнд өгөөд тэгээ шүүх тэрийг одоо үзээд цагдаа прокурор зөв ажилласан байна гэдэг нэг дүн тавил. Буруу ажилласан бол энэ хүнийг буруу одоо ажиллаж хийгээд бурууг нь хэлээд өгнө мэдээлэл шүү дээ. Тэгснээс энд мянган их хурал тийм ээ түмэн ард түмэн зүтгэж хэрэг байхгүй. Шүүхийн байгууллага хууль цагдаа юм бол тустай байх. Зөвхөн цаг үеийн нөхцөл байдлыг харахаар одоо тэр өргөө зочид буудлын энэ чинь нэлийн эрт үргэлжилсэн шүү дээ. Заавал яагаад төдийд хориод, өдийд хориод тийм ээ. За тэгэл тэрнээс нь хойш 14 хоноод нэг асуудал гардаг. За 14 хоногийн ингээд сунгасан чинь яг 6 сарын 28-ны сонгуулийн өмнөх өдөр таарч байдаг ч гэх юм уу. Ийм байсан бэ гэдэг дээр хүмүүс бас улс төрд оруулахгүй гэсэн хардлага энэ төр гэж янз бүрээр ярьж байна л та. Тэгээд улс төрд оруулахгүй гэж тэр яасан бол намын баталж өгөхгүй байвал байх л шүү дээ. Намын батлаад өгсөн шүү дээ. Сэргээ илүү өгч байсан биз. Улс төрд оруулахгүй гэсэн бол энэ үнийг ингэж нэг баахан хэсэг хүмүүсийн ажлыг удаад яах вэ? Тэр чинь шүүх тэгэл тэр өөрийнхөө бас нэг баян нуруугаар тэр зөвшөөрлийн нөгөөл тэгэл яг тэр их олон удаа дуудсан гэлээ тэгээд бид нар чинь өмнө нь ийм одоо бид нар 90 онд бид нар нэг үйлчлэн зарлал яхад нэг зочирсан шүү дээ Монголын ард түмэн. Тийм ээ чи юу болж байна гэл. Тэгж байгаа улс төрийн тавьж байгаа аваа эзэн тэр хоггордгүй байсан. Тэр нэг 9 хүний бид нар нэг тэр жил нэг үйлчлэн зарлаж тэгэхэд их сонирн байсан шүү дээ. Тэгэхэд бас өрөвдөлсөн шүү дээ. Өрхийн амьтдыг одоо ингэчих бас арайчтай гэл. Дараа нь баахан мөрдсөн мушгсан нөгөө үедээ тэгээ бүгдээ хэрэгтэй хөвгт холбогдоог болоо салсан. Тэгээ өнөөдөр бид нар ерөнхийлөгч байсан хүний агуудаа баривчилж байгаа юм л та. Тасан сэргийлж одоо дуудаад ирэхгүй байх нүунийг одоо ингэхээс өөр арга алга гэдэг. Бас Монголын амьдралд нэг шинэ юм л бий болсон. Тэгээ жочирдсон хэсэг нь өрөвдсөн
Тэгээ одоо тэгээ нэг жоо. Тэгэл манайх чинь нэг ингэж оволцоо тэгээл ингээл нэг намсаал. Тэгэл чимээгүй тийм ээ. Тэгээд энэ яг энэ хуулийнх нь ч хэцүү байсан баг л та. Тэр хүнтэйгээ бас яаж харьцах яаж мэдэхгүй урд нь болж байгаа үг юм чинь хэцүү шүү дээ. Шинэ юм болж байгаа учраас. Гэхдээ энэ тохиолдолд нямд орч сайд огцрох ёстой гэж бас үзээдвэ шүү дээ. Зарим нь зүгээр салбартын хамааралтай ийм асуудал гарсны төлөө одоо салбарын сайд огцорч байх ёстой гэдэг одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээс хараад яриад байна л дээ. Хэрвээ та бас нямд орчийн оронд байсан бол тийм шийдвэр гаргаж чадах уу? Ер нь манай төрийн сайд нар салбартайгаа холбоотой ямарваа нэг олон нийтийг зөрчүүлсэн асуудал гарахаар хариуцлага хүлээгээд явчихжээ гэж яадаг юм бэ? Тийм ухамсар суух болоогүй юм байл. Манай аль ч яамны сайд огцорч байгаа. Тийм маш олон үзэгдэл энэ одоо 92 оноос хойш зөндөө гарсан. Огцордгүй юм байл. Гадны тэр өндөр ухамсартай улсууд төвшөнд хүрэх болоогүй шүү дээ. Та ер нь сайд болъё гэсэн амбицтай байж вэ уу? Ер нь хийвэл одоо салбарын сайдыг хийх санаа оноо байдаг бай. Энэ одоо би чадандаа гэсэн бодол байдаг. Би миний яг өөрийн мэргэжил бол энэ хотын төлөвлөлт хотны аж ахуйн салбарын л та. Би өөрөө чинь 83 он сургууль төгсөөд 91 он 92 он хүртэл Улаанбаатарт нийтийн аж ахуйн салбарт ялангуяа энэ орон сууцны конторт их олон жил ажилласан. Сүүлд нь 3 жил би энэ хотын ардын депутатуудын орлогын гүйцэтгэгчээр ажиллаж байна. Орон сууцны хуваарлалд хариуцсан мэргэжилтээ хийсэн. Тэр дотроо би бүр хүний өргөдөл гомдол хариуцдаг мэргэжилтээ хийсэн. Тийм учраас би хүний өргөдөл гомдлыг бол ер нь нэлээд сайн мэднэ. Хүн өөрөө бичиж үү, өөрөө хэлээд хүнээр бичүүлж үү, үнэн бичиж үү, удлаа бичиж үү. Би их олон айл очиж шалгаж ирсэн. Нөгөө орон сууц тэр үед бол хамгийн Улаанбаатар хотод хамгийн их өргөдөл ирдэг орон сууцны өргөдөл байсан тий. Орон сууц хүссэн өргөдөл. Сард одоо би сайн санахгүй юм. Ер нь 1000 өргөдөл бол зүгээр инүүхэнд. Тэгээд дээр нь намын төвөөр сайд нарын зөвлөл ардын хурлаас цохолттой өргөдөл маш их орж ирдэг. Тэр хүмүүс шууд тийшээ ирждэг. Тэгээд тэр наашаа ороод ирдэг. Тэгээд өргөдөл 7 хоногийн дотор шуудангаар манай хотын захиргаан дээр хүрээд ирдэг. Тэгэнгүүт өргөдлөө өгсөн хүн яг юутайгаа хамт орж ирнэ. Маш сайн мэдсэн. Тэр байрыг олох гэж зөвхөн юм. Одоо зохион хуулийн дагуу ном зөвмийн дагуу шийдэж өгөө л гэж. Дарга нар бол тийм бүртгэл юм зохион шүү дээ. Иргэдтэй болохоор зэрэг доош нь зохиод өгсөн шүү дээ. Тэгэл яг тэр өргөдөл дээр байгаа хүн дээр л үз таардаг. Тийм учраас би маш их олон яа онлонгой орон сууцнд ажиллаж байгаа тийм суугчдын гомдол чирэгдлийг барагдуулах гэж их үзсэн. Сүүлдэнд энэ орон сууцны өргөдөл одоо орон сууц хойролт бол хэцүү ажил байсан та. Би танаас энийг яагаад асуусан юм бэ гэхээр сая өнгөрсөн хугацаанд одоо Замтайвар барилга хотын сайдаар ажиллаж байсан Батулга сайд бас бизнесийн хүн байлаа шүү дээ. Тэгээд энэ хүнийг одоо мэргэжил боловсруулж юу вэ? Төрд ажилласан түүх намтарч юу билээ? Ерөнхийдөө одоо Монгол улсын дэд бүтцийн салбарыг зурах гэж ирж байгаа бишгээл нэлээд чамлангуй хандах хүмүүс цөөнгөл байлаа л да. Тэгээ өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээв гэдгийг харж байгаад бас манай бизнесийн чинь бас төрийн ажлыг урагшлуулахад хүн сурталыг арилгахад нэлээд дөхөн юм уу гэсэн яриа хүмүүсийн дундаас сонсогдоод байсан. Тэгээд та бас энэ Батулга сайдыг ажиллаа юу яаж хийсэн гэж боддог вэ? Орон сууц гол нь байлаа. 100 мянган айлын орон сууц зөвтгөр шинэ бүтээн байгуулалт төсөлгээд манайх ярьж байлаа. За тэгээд онгоц маань хичнээн болов, вагон маань хичнээн боловч гэдэг юм уу? Зам хичнээнээр нэмэгдэвч гэдэг юм уу? Тэ нэлээд ахиц гарсаар гэдэг л да. Би бол одоо их олон жил бизнесийн салбарт байлаа шүү дээ. Тэгээд энэ ерөөсөө энэ улсыг хөгжүүлэх нь бол хамгийн том асуудал. Зам тээврийн асуудал. Тээвэр хөгжүүлгээс цагт одоо тэр хөгжил яриад бол ер нь ямар зэрэг байхгүй. Дээр нь энэ дэд бүтцийн дотроос би тээвэр намын чухал. Хоёр дахь цахилгааны асуудал. Тэгээ усны асуудал, цэвэр усны асуудал ерөөсөө. Энэ гур байхгүй бол тэр их мондог хөгжин тэр эдийн засгийн өсөлт хэдэн хувь гэж яриад ирлээ байхгүй. Ер нь өөрөө асуудал тэр яамны сайдыг бол заавал мэргэжлийн хүн хийж явах нэг шаардлага байхгүй л дээ. Харин мэргэжлийн хүн бол одоо хийгээд тэгээд тэрийг бүр уруулан ашиглаад одоо өөртөө бизнес болгоцсон зөндөө юм Монголд биш гарсан шүү дээ. Энэ эрүүл мэндийн салбар тийм ээ. Тэгэхээр бусад яамтад бол тийм юм зөндөө. Эрүүл мэндийн яамд ажиллаж байсан бүх хүмүүс одоо аптектай ч гэдэг юм уу. Одоо янз бүрийн хувийн имлэг бүхэл юм ард түмэн ярьдаг.
тэг бизнес болгож ажиллаж. А юу нэг яамны сайдыг ямар хүн хийдэг юм бэ? Асар өндөр мэдрэмжтэй. Тэг машин зохион байгуулах ур чадвартай. Тийм ээ. Тэгэхээр тэр хүн ажиллаж чаддгүй л юм тэрийг шүү дээ. Тэг ямар өөрөө аппрес хийх гэдэг байгаа биш. Өөрөө одоо тийч их байх гэдэг биш. Тэгээд тэр үйл ажиллагааг маш сайн зохион байгуулдаг л хүн шүү дээ. Тэр үе нэгдлийн дарга нар өөрсдөө нэгдлээ хөдөлгөөд тэр янз бүрийн мэрэгчлэл юм байсан шүү дээ. Нэгдлийн дарга нар. Тэгээд ч олон баатар төрж ирсэн шүү дээ. Тэгээд тэр нэгдлээ өөрөө санхүүжүүлээд өөрөө залмжуулаад нэгдэлч өөрөө мөнгөтэй зэдэн бол дараа тэр мундаг хийлгэжсэн байл шүү дээ. Тийм тэгээд ингээд одоо бизнесийн маань бас төрийн ажлыг сайн хийж чаддаг юм байна ч гэдэг юм уу. Одоо хүн сурталчилгаанд багасгаад гарцыг олж харах чадвар илүү байна гэд харчаар бас нам руу улс төрлөө залуучууд одоо маш их хуйлардаг болж илаа. Тэрцмээ энэ жилийн сонгуулийг бол одоо мөнгөний сонгуул болно гэдгээр хэдэн жилийн өмнөөс л ярьлаа шүү дээ. Танай намд ч гэсэн бас мөнгөтэй залуучууд ихээр орж иж байна. Ер нь энэ улс төрт бизнесүүд байх хэрэгтэй юу үгүй юу гэдэг талаар бас их олон жил ярьлаа. Яг үгүй зөв тодорхой харьцаатай байлгүй яг. Тэгснээс огт бизнес хүн байхгүй байна гэдэг одоо тийм хүн байт юм билээ. Тэр буруу шүү дээ. Тэгээс бас үнцүүлдэ тэр чинь хүн юм чинь. Тэг миний хувьд би өөрөөр жишээ аваад ярил л да. Намайг хүмүүс одоо сонирхож асуудгийг би ийж хаалаа ярьж. Би 49 нас хүрээд сонгогдож байгаа байхгүй. 8 онд. Би тэгэхэд яасан бэхээр зэрэг за би сургууль төгссөн байна. Мэргэжлэр би 11 жил ажилласан байна лээ. Одоо өөрийнхөө барилгын инженер чиглэлээр тийм ээ. Тэгээ 11 жил ажиллачаа дахиад би 18 жил бизнес хийцэн байна. Тэгжэл миний нас 49 хүрсэн байж байгаа байхгүй. Тэгээ би 49 хүрчээд за ер нь бол улс төр энэ хууль мөл энийг юм жоох ийм юм тэр өөрчлөлт юм хийж ажил төрөл хиймээр юм байна гэж бодож байгаа гэсэн болохоос нэг хоёрын хооронд 60 м зам нэг 50 м өндөр хүчтэй шугамын тендер би бол тийм горж орж ирээгүй л дээ. Нэгэсэндээ би зүгээр яг тэр ямар ч байсан өөрийнхөө гэр орноо засцсан. Би өөрийнхөө амьдарч байгаа орноос үзээ өөрөө байсан. Байдлын чиглэл юм гэсэн. Би өөрийнхөө шунлын сэтгэлийг би өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгөний хэмжээнийг би өөрийнхөө хөдөлмөрөөр би дараа зохицуулсан. Одоо над бол өнөөдөр ямар шунал бол алга байна л да. Шунаад за энэ дээр л ажиллахгүй болохгүй нэг юм алга шүү дээ. Тэгэхээр та өнгөрсөн хугацаанд бас нэлээд хэдэн томоохон хуулиудыг санаачилсан. Эрүүгийн төрөлжсөн хууль гэдэг. Энэ эрүүгийн хуулийн талаар та бас нэлээд их ярьдаг. Тэгээд энэ төрөлжсөн хуулийнхаа талаар бас нэг товч яриад өгөө. Энэ эрүүгийн төрөлжсөн хуулийг би наран гэрэл багш. Энэ бүр түүхэн ярил 2002 онд энэ одоо Нямдуур даргын шүүмжлэгдэл Нямдуур даргатай холбоотой юм бол яг Нямдуур дарга тэр үед өөрөө санаачлаад оруулсан л та энэ хуулийг гардаж энэ хууль зүйн яамнаас оруулаад батлуулаад. Тэгээд тэн дээр наран гэрэл багш Нямдуур зүйн хаяхтай төгсөлтөөд тэр бол улс төрд байдаг юм шүү дээ. Тэгээд ажлын хэсгээс наран гэрэл хурлаа хай гарч ирсэн байнгын орны хурлыг би сайн санагдав. А би өөрөө хуульч хүн биш. А ер нь бизнес эрхэлж яхад хүн бол хуульч болж хоёрдгийн та. Эдийн засагч болно. Сайн одоо нэгтлэн бодогч болж хувирна. Хүний нөөцийн одоо хүн болж хувирна. Одоо бизнес эрхлэхэд. Зүгээр хавцас дипломын бол аваагүй л тийм. А зүгээр ер нь салбарын юм бол мэдээд байж тийм чи өөрөө 18 жилд бизнес хийн гэдэг чинь тийм амар ажил биш. Тэгээ шатахгүй одоо үргэж дээшиг ингэж явна гэдэг чинь. Тийм учраас энэ эрүүгийн хуулийг наран гэрэл багштай. Би тангар өргөл 2 хоноо л би наран гэрэл даргатай холбогдсон. Эрүүгийн хуулийг жоох өөрчлөлмөр байна. Ялангуяа залуучуудад их халгаатай байна. Тэрийг өөрчлөлмөр байна. Гэж л би энэ хуулинд эрүүгийн төрөлцсөн хууль гээл наран гэрэл багш өөрөө нэрүүгэн лээ. Төрөлжүүлнэ гэхээр одоо яана гэсэн үг? Дан эрүүгийн эргээл голчлол гэж өөр юм доо олж утгаад байх юм байна. Тэгээ одоо энэ чинь бол энэ залууч. Одоо энэ мөнгөний тоогоор бол энэ чинь 500 сая төгрөг өнөөдрийн ханшаар бол одоо хүний 10 жил явуулчихаар тийм их мөнгө биш шүү дээ. 500 мянган төгрөг одоо хулгай хийж болно л дээ. Хулгай хийчих нэг залуу 16 7-той хүүхэд 18-таас 20-тэй ч залуу хүүхэд шүү дээ. Тэгээ одоо чамаас 500 мянган цаас ч хулгайг баригдчихлаа. Тэгтэл өдрөөс шууд л явчих жоох. 5-аас 7.5 тэгээд 10 жил чангатгаа гэж байна. Шүүх бол өнөөдөр яг энэ хууль заасан ялыг өргөд байгаа байхгүй. Наашаач үзгүй цаашаач. Тийм учраас энэ залуучуудыг болио яг одоо нэг удаа алдаа гэж. Би ч алдаж ирсэн энэ Монголын энэ монголчууд чинь
их л алдаа гаргадаг болсон шүү дээ. Тэгээд хамгийн гол нь засчих гэж бодоод энэ хуулийг жоохон өөрчилсөн байна. Тэгээд 2002 оны хуулийг би наагийн л огш ер нь хэдэн хувь өөрчлөгдөж байна гэдээ асуухаар цаана 30 орчим хувь л өөрчлөгдөж байна. Тийм учраас энэ албатай хөдөлмөрийг нэг жоохон сайжруулж албатай хөдөлмөрийг энэ хүүхдүүдээр хийлгий, торгуулъя. Хохирсон хүнийг хохирлгүй болгоё. Тэгээд одоо тэр хүнд нийгэмд дотор хүмүүжүүлэх одоо арга хэмжээ авъя. Дээр үед социализмын үед тийс харуулах ял гэж нэг айхтар хүнээс ичдэг, тэрийг нуудаг тийм ял байсан. Хэрвээ ямар нэг юм бол тэрийг нэмж өгöd гэж оронд явуулдаг. Тэгье. Тэгээд энэ давтан гэж нэг амар юм байна. Давтан гэдэг үгийг нэг жоохон энэ хуулийн дээр анхаарах гэж оруулсан байж байгаа. Тэгэл одоо явж өгөхгүй л байгаа. Би өргөн байрцсан, боловсруулаад одоо дууссан. Тэгэл явж өгөхгүй. Тэгээд би энэ бас энэ төрийн одон медалийн тухай хуулийг одоо хийн их замбараагүй энэ одон медалийг байлгээд бүр өргөн бариад одоо өгсөн. Би 2 жил үлээж байна. Эрүүгийн төрөлцөөл 2 жил үлээж байна. Харин тэр байгаль орчны холбогдлолтой тэр бидний урт нэртэй хууль гэдгийг бидний 7 хүн санаачилж 9 онд энэ их хурлыг мөнгөнжих хооронд нь бид батлалцсан юм л та. Нөхөж наашаа албан тушаал хөөцөлж байгаа хооронд нь жироолог байхад нь бид нар батлаж авсан. Тэгээд одоо хэрэгжихгүй шүү. Хэрэгжиж байна, хэрэгжиж байгаа. Би бол ялангуяа өөрөө юу ямар хөө хэрэгжилтэй нэг юм байг. Ялангуяа энэ шороо алтыг бид нар багасгах тавьдсан шүү дээ. Шороо алтын бидний энэ олборлтыг ер нь багасгах. Тэр үндсэн орд гэдэг юм байдаг юм аа. Тэрлүүн жоохон хамтвал. Тэгээд энэ шороо алт чинь их байгалийн үзэсгэлэнт газар нь тогтцтой байдаг юм. Тэгээ манайх чинь газар нутгаа уртааш нэг хаваахар зэрэг хойдолтой нэг жоохон аймаад эндээс ус нь голдоо их авдаг. Тийм учраас энэ хойдлоо жоохон хамгаалж одоо говьд нь тэгээ их томоохон булаг шанттай газар үйл тэрийг бас хамгаалъя. Орчин дойронд нь хэмжээ хязгаар тавья л гэж хийсэн юм шүү дээ. Тэгээд ягаад хэрэгжихгүй ингээд зөрөгцөөдийг 2 3 дахиад орцуулахтаа тулаадсан юм бэ? Яг одоо тэр чинь улс төржиж л байна. Хүнийг нэг шалтгаан гаргаж ирээл тэр үнтэй ноцтолдох юм бол одоо амархан биш шүү дээ. Зүгээр яг ажлын чанаржуулж сайжруулъя гэвэл жуулган дээр дуудаж ирээд зогсоож байгаад тийм ээ. Тэгээд чи ингээд сануулж байгаа. Тэгээд дараа нь огцуулж болно л доо. Хамгийн сүүлийн улс төрчиж байгаа жишээ гэвэл би төмөр замын төслийг улс төрчиж байгааг их харамсдаг юм л да. Та энэ төмөр замын асуудлаар бас ямар бодолтой байдаг вэ? Энэ зүгээр яг үүндээ бол МСС Женко хоёрын хоорондын асуудал биш байхгүй тийм ээ. Улс орны батлаа одоо тусгаар тогтнолтой холбоотой, аюулгүй байдалтай холбоотой, хөгжилтэй хамгийн чухал холбоотой ийм асуудал. Та энэ төмөр замын талаар юу ямар бодолтой байдаг? Хизээ их хурлын гишүүд улс төрчөө болоод яг хөгжлөө бодож ажиллаа хийдэг болох болов. Хань энэ чинь бүр улс төрж ийм аригт баталсан шүү дээ. Төмөр замын хууль нь батлагдсан тийм ээ. Хууль нь чаг батлагдсан. Тэр концессийн гэрээний тухай хууль нь батлагдсан. Эч бүр гарч өгдөггүй байсан. Ажил дүүрэн паркын тухай хууль нь батлагдсан. 100 мянган айлын орон сууцсан батлагдсан. Хөрөнгөний их үе ширийн хаанаас нь авах уу, яах уу бүгдийг яагаад. Тэгээд хөгжлийн банкыг байгуулад өгсөн. Одоо бол энэ чинь нөгөө нэг сэтгэл муутай улсууд л энд суугаад хоорондоо үзээд байгаа болох сэтгэлтэй улсууд бол одоо энийг явуулахад бэлэн байж байгаа шүү дээ. Монгол улс хөрөнгө босгоход амархан бэлэн байгаа байхгүй. Тэг хоорондоо ингэ төлхөлцөд ерөөсө болж байгаа. Миний чи түрүүн хэллээ шүү дээ. Та аимшигын хүн гэж ямар үнийг хэлээд байна? Идрэг чи хэлээд байгаа байхгүй. Энэ ажлыг явуулж өгдөг. Монголын ард түмнийг одоо өрөвдөж хайрладаг. Сонгуул болоод одоо телевиз камерын өмнө гарахаараа зэрэг миний ард түмэн гэл одоо удлаа уйлаад байдаг. Цаашаа ийшээгээ ирээл телевизээр унтраад би наалгаар харангуйтаа ястаа ямар үйл гэж хэлгэж байгаа байхгүй. Ийм сэтгэлгүй улсууд их сонгож байна. Сонгогч нарт их буруу байна. Дахиад бас нэг асуудал санаа зовоод болдгоо. Тэр нөгөө хөгжлийн банкны төслийг одоо батлаад хөгжлийн банкынхаа бондыг гаргаад бас нэг 575 гээд гайгүй хүүтэй нэг 600 сая доллар ороод ирлээ шүү дээ. Энэ маань одоо хэрэглэгдэхгүй одоо тэр төслүүд нь бэлэн бишч байсан юм байна. Зарцуулахгүйгээр одоо монголчууд хоногийн 100 мянган доллар төлөөд ингээд байлгаад ах юм. Энийг одоо хөдөлгөөнд оруулах талаар хань энийг хэлээд би наадаж л яриад. Би энэ хөгжлийн банкыг одоо бүр анх 8 оны намар ирээл бүлгийн урал дээр хөгжлийн банк бол энэ улс явахгүй. Тэгээ хятад ч өөрөө хөгжлийн банк байгуулж өгсөн байхгүй. Өгнөдөө өөрийнхөө үндэсний банкаар явна гэж их зүтгэсэн шүү дээ анх. Тэгэхгүй явахгүй юм байна. Энэ чинь хөгжлийн банк одоо манайд 11 том банк ирлээ гээл бодлоо хөөрцгөө гэдээсэн шүү дээ. Тэгэхээр хөгжлийн банкаа байгуулаагүй байсан шүү дээ. Хөгжлийн банкны захиралтай дөнгөж байгуулж ирсэн захирал нь байдгүй. Банк байгууллагатай их хурлаа дөнгөж
баталгаа гарцсан. Эзэн байхгүй нэр хоосон нэр. Сангийн яамны баяр зөх төлөөж авч уулзаад ирүүлсдэг явуулсан шүү дээ. Одоо ч гэсэн туусын даргаас өөр байхгүй одоо сангийн яамнасаа даруйчих сууж байгаа. Харин Гэхдээ ийм байж яаж. тэгээд энийг гадаадын хүнд хариуцуулчихсан. Тэнд одоо нэлээд нууц мэдээлэл байдаг байх гэж би боддог шүү дээ. Яг тэр менежментийн солонгос хүн явуулахгүй манад явуулах тийм чадвартай хүн. Гэхдээ тэр хүн мэдээлэл авч байгаа шүү. Тэгээд гадаадхан заавал мэдүүлж дамжуулах хэрэг байсан уу? Гэхдээ тэр том менежментийг манай хийж чадахгүй л дээ. Чадахгүй шүү дээ. Манад бол яг банкны мэргэжилтийн хүн байхгүй. Хөө тийм үү? Яг энэ банкны мэргэжлийн хүн гэдэг чинь шал хамдаа хүн гэдэг. Наад зах нь хувцалтаасаа өөрийнхөө тэр бие авч явах байдлаас эхэлдэг банкны захирлууд чинь. Тэгжээж энэ ер нь банк бол зүгээр нэг тийм эдийн засагч хүн тавьдаг юм биш. Нэг хамгийн давчрал юм хамгийн сэргэлэн хүн байж ах хэрэгтэй байхгүй. Та юу л чадах вэ? Би чадахгүй л дээ. Энэ нөгөө Southscope Sense гэдэг нэг компани асуудал шүү дээ. Одоо энэ хувьцаагаа худалдаж байна гэд. Тэгээд манайха нөгөө гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн тэрэндээ өөрчлөлт оруулаад бас нэг хувьцаагаа яаж гаргах вэ? Ямар үед Монголоос нь зөвшөөрөл авдгийг турцсгаас нь тийм ээ. Тэрэнд нь бас нэг зохицуулт хийж өгөхгүй хүлээлгэсээр байгаад одоо яг 8 хийж гиснийхэн дараа энэ хуулиа баталчихвал 8-аг нь буцаах боломжтой гэдээ гадаад харилцааныхаа сайд яриад сууж байна л да. Энэ дээр одоо улсын хурал энэ асуудыг хойш тавьсаар байгаад энэ болов уу? Эсвэл одоо энэ хуулинд өөрчлөлт хийх хүсэл зориг байсангүй юу? Байхгүй. Бас л нэг улс төржил би зүгээр энийг их хуралдны 4 жил суусныхаа зүгээр энийг тохиролцоо гэдэг нэг юм үг байна. Ялангуяа энэ хоёр намын хооронд. Тэгээ тэр нь яг тийм тохиролцоо нь Монголын ард түмний төлөв биш. Түүний тэр хоёр намын хэсэг бүлэг нөхдүүдийн л хоорондын чи тэн дээр очно би энэ дээр очно гэсэн зүгээр нэг тийм албан тушаа. Зөвшөлтсөл бол биш байхын тий. Тэр хөгжлийн тухай зөвшөлтсөл биш. Наадах чинь зүгээр тэр нэг хэсэг бүлэг нөхдүүдийн хоорондын одоо тэрийг одоо зөвшөлтсөл гэж нэрэгдэд алуулдаг. Энэний талаар энэ ерөнхийлөгч мөн их ярих юм. Одоо энэ ерөнхийлөгч мөн их олон юм хэлэх юм. Одоо зарим юм дээр үнэхээр санаа нийлж байгаа юм байх. Тэгэд энийг хэрэгжүүлдэг доод улсууд нь авах юм алгалтай. Ерөнхийлөгч хүн чинь чиглүүлж ил өгöd байхаас биш одоо байдгаар л хэлж юм л юм л да. Манай ерөнхий сайд байна. Байдгаар л үзээд идэг. Тэгэд бас дотооддоо дэмжиж өгөхгүй шүү дээ юм ажлыг. Манай одоо энэ нөхдүүд өөрсдөө бид манай намын нөхдүүд ерөнхий сайдаа албан тушаал өгсөнгүй нөхөр надад. Намайг байнгын дараа болгосонгүй. Тийм учраас би энэ нөхөртөө үзнэ. Огцруулна. Ийм балаа юм яриад байна. Намаас чинь гарна. Намаас чинь гарна гэж айлгууд өгөхөр нөгөө хөшүүн өгөхөр айлгаж хүүхд уулахын айлгана гэдэг шиг одоо тийм болиул намаасаа харуулгаар л гэж. Зарим нь маргаашнаас гарах гэж байгаа юм шиг шүү дээ тийм ээ. Өөрөө авсан мэдээлэл дээр бол тийм. Тийм маргаашнаас ээлжийн байгуурал хийх ус байх шиг байна. За сонирхолтой яриад хэлгэсэнд танд баярлалаа. Манай өнөөдрийн ярилцах танхимын зочноор улсын хурлын гишүүн Сайхан Самбай оролцлоо. Та бүхэнд дараа уулзахыг хүсье. Тэгээд манай нэвтрүүлэг өндөрлж байна.